бас хуулийн дээр дутуу зохицуулсан зүйл байсныг бас жаргал нарын гишүүд бас олж засч сайжруулсан ийм зүйл заалт оруулж ирсэн байлээ. Тэгээд Улсын хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 7-гийн 5 дээр болохоор үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой асуудлаас босод тохиолдолд гишүүд хуралдаанд оролцох ийм үүрэгтэй байгаа. Гэтэл нөгөө талд хуралдаанд оролцоод санал хураалтанд орохдоо дэмцэн дэмжээгүй гэдэг хоёр сонголттой. Тэр өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилтэй хүн энд ороод 7-гийн 5-аараа үүргээрээ чуулгандаа оролцох үүрэгтэй. Тэгээд чуулганд оролцоод санал өгөхгүй байх тийм сонголт байхгүй байсан. Зөвхөн энэ агуулгаараа болохоор дэмцэн дэмжээгүйгээр дэмжээгүй гэдэг агуулгаар өөрөөр хэлбэл конопт дарахгүйгээр өөрийнхөө бас ашиг сонирхлын төлөө санал өгөх энэ зөрчлөө ашиг сонирхлын зөрчилдөөгөр эсрэг саналаар өөрийнхөө саналаа дэмжих ийм бас болцоо боломж байсан ингээд хааж зохицуулж ин. Тэгэхээр энэ дэр өөрөөр хэлбэл чуулганд оролцоод санал өгөхгүй байх эрхтэй ийм зохицуул шинээр бий болж байгаа. Тэр энийг яг хууль санаачлагчаас энэтэй холбогдуулж хэдэн асуулт асууя. Хэрвээ жишээлбэл ашиг сонирхлын зөрчилдөөгөө мэдсээр үж баг хүн болгон мэддэг шүү дээ. Манай энэ сайд ийм салбарт байдаг, тийм бизнес хийдэг гэдэг мөртлөө энийг мэддэггүйгээр санал хураалтанд дэмжсэн дэмжээгүйгээд гараад идэг. Тэгэхээр ийм тохиолдолд жишээлбэл тэр саналаас нь болоод тухайн ашиг сонирхлын зөрчилтэй зүйл хуулийн дэмжигдэх магадлал байгаа. Тэр энэ тохиолдолд тэр саналыг нь жишээлбэл дараа нь хэдийгээр шийдэгдсэн ч гэсэн тэр саналыг нь дэмжсэн саналын тоог нь хасдагч гэдэг юм уу. Иймэрхүү зохицуулт хийх болцоо боломж байдгүйгүй юу? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ сая ярьсан чуулганд оролцоод санал өгөхгүй байх ийм өөр ашиг сонирхлын зөрчлөөс өөр ийм тохиолдол байх хэсэг талаар та хэд бодож үзсэн үү гэсэн ийм хоёр асуулт байна. Баярлалаа. За, баасан жаргал гишүүн хууль санаач хариулъя. За, инх төвшин гишүүнд баярлалаа. Энэ асуудлыг маш чухал асуудал юм байна гэж олж харж байгаа гишүүдтэй би бас талархаж байгаа илэрхийлье. Яагад гэвэл бид нар улсын хурлын гишүүний ёс зүйн асуудал гэдэг, ёс зүйн босго гэдэг чинь юугаар хэмжигдэх юм бэ гэдэг бидний ойлголт нэг төвшин агчж байгаа гэсэн үг. Зөвхөн эрдцтүүдийгээр хэмждэг асуудал ерөөсөө биш. Үнэхээр өөрийнхөө бизнес, өөрийнхөө ах トゥ хамаатан садантайгаа хамаарал бүхий бизнес үүндээ давуу байдал олгох ийм төрлийн санал хураалтанд оролцохгүй байх энэ ёс зүйн үүрэг бол маш чухал ёс зүйн үүрэг байдгаа дэлхийн бусад улс оронд. Тэгэхээр бид нар үүнийг бол нэгэнд нэвтрүүлэх цаг нь бол болсон гэж хэлье. За, яг энэ ашиг сонирхлын зөрчилтэй атлаа дэмжсэн санал өгсөн байх юм бол үр дагавар нь яах вэ гэж байна. За, дэлхийн улс орнуудын хувьд бол энэ дээр нэг хамгийн гол чухал баримтлагдаг зүйл нь юу вэ гэвэл энэ өөрөө ёс зүйгээ зөрчсөн гишүүний асуудал гээд тухайн гишүүний ёс зүйн асуудал дээр онцгой ач холбогдол өгдөг юм байлээ. Яг асуудлыг шийдвэрлсэн процессоос илүү энэ гишүүний ёс зүйн асуудал гэдэг дээр маш онцгой ач холбогдол өгдөг. За, энэ хуулийн төсөл дээр ямар агуулгаар орсон бэ гэвэл хэн ер нь ашиг сонирхлын зөрчилтэй атлаа ямар асуудалд санал өгсөн бэ гэдэг нь одоо болтол биднэрт ямар ч нээлттэй мэдээлэл огт байхгүй. Ийм төрлийн бүртгэлийг манай парламент өнгөрсөн 34 жилийн хугацаанд нэг ч удаа хийж байгаагүй. Энэ хуулийн төслийг санаачлахдаа би их хурлын тамгын газраас лавлгаа аваад өнгөрсөн энэ парламентын хугацаанд ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлжсэн тохиолдол байна уу? Хичнээн хүн орж байгаагүй ямар тохиолдлууд байна гэдээ харахад ердөө хоёрхан тохиолдол байсан. Тэгэхээр бид нар бүгдээрээ мэддэг хэрнээ, бүгдээрээ гадарладаг хэрнээ, бүгдээрээ харддаг хэрнээ энэ бүртгэл, энэ механизмыг ерөөсөө өнөөдөр амьд явуулж ирж байгаагүй юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрэх хэрэгтэй. За, хоёрдугаарт гэвэл өнөөдөр баасан жаргал ашиг сонирхлын зөрчилдөөгээ санал хураалтанд ороогүй бол энэ бүртгэл нь нээлттэй байрснараа олон нийтийн хяналт үүн дээр бий болно гэж харж байгаа. Энэ хүн ашиг сонирхлын зөрчилтэй атлаа дэмжсэн санал өгсөн байж дээ гэдэг энэ олон нийтийн хяналт, олон нийтийн шахалт их хурлын гишүүдийн төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн өндөрлөгийг өндөр болгоход маш чухал ийм механизм гэж бид нар хараад ингээд гишүүдийнх нь тухайн асуудалд санал өгсөн гишүүний ёс зүйн асуудлыг заавал их хурлын гишүүний ёс зүйн дүрмээр шийддэг байхаар хуулийн төсөлд оруулж ирсэн. Дээрээс нь өөрөгжүүлж орж ирж байгаа гэсэн үг. За, хоёрдугаарт нэг зүйл дээр өөр бас санал өгөхгүй байх тохиолдол гарах уу гэд.
Үүн дээр бид нар түтгэлзүүлэх байдлаар санал хураалтын коноп байж болох юм а гэдгээр ихтлээд судалгаа хийсэн. Гэхдээ түтгэлзэх гэдэг нь дэмжсэн, эсрэг өгсөн, түтгэлзэх гэдэг гурав дахь нь бол санал хураалтын дахиад горим юм байлээ. Горим буюу нэг төрлийн санал. Тэгэхээр энэ дээр ерөөсө түтгэлзэх гэдэг асуудал ашиг сонирхлын зөрчил дээр огт байдаггүй. Бүр санал өгөхгүй байх гэдэг энэ